За бүгдээрээ сайн байна уу? За өнөөдөр бүгдээрээ front end libraries дотор явж байгаа. За үүнд React-ийн үндс ойлголтуудыг үзэж байгаа. За энэ дотор өнөөдөр болохоор бүгдээрээ энэ Bitaltech хийх болно. Энэ бол build a mood board гэдэг зүйл байгаа. За та mood board-ийг болно. За та хэрхэн өгөгдлийг эцэг бүрэлдэхүүнээс хүү бүрэлдэхүүн рүү props ашиглан өгөгдлийг дамжуулах бай гэдгийг практик дээр сурч болно гэж заах дээр хэлцгээе. За иймэрхүү төсөл хийх юм байна. За үзье. За иймэрхүү. Destination mode board гэхлээр одоо очиж үзмээр байгаа газруудаа хан зургийг ингээ гоё тавьсан байна. Ийм гоё самбар ихнэ. За төслийг хуулах гэж битээ хичээгээрээ нэг өөрийнхөө гоё загварыг гаргаарай гэж. Mood board нь зургуудын цуглуулга нэг тэгсэн тийм нэг зургууд. Одоо энэ тэнд ингээ зургийг жижиг том ингээд оруулсан зургууд байдаг шүү дээ. Тийм зургууд нэг ингээ одоо нэг canvas дээр тэрийг хийлгээ гэж байна. Тэгээ текстүүд нь ерөнхий ID, санаа, зорилго, мэдрэмж болон одоо тусгай сэдвүүд байдгаа гэж. Particular topic. Тодорхой сэдвүүд байдаг. За энэ нь одоо лаборатори ажиллаар та mood board-ыг за ингээд CSS-ийг нь бол аль дээр бэлдээд өгсөн байгаа гэж энэ зав дээр үзье. Энэ аль дээр артлын ингээ фон өнгөтэй болцсон байна. За HTML ч гэсэн одоо энэ HTML-ийг бэлдээд энд React-ийн юу яах боломжтой болцсон байна. React хаашаа оруулж ирэх боломжтой болцсон байна. За index. За тэгэхээр бүгдээрээ за бүх энэ user story түүхийг хэрэглэгчийн түүхийг ингээд бүрдүүлсэн байх шаардлагатай гэж. За энэ ингээд хийдэг. За тэхийн тулд бүгдээрээ нөгөө нэг юу энэ дээрээ mood board гэдэг нэг JSX үсгчээ. Энэ дотор файл картдаг шиг энэ дээр mood board. За энийг болохоор за board гэдэг гаргач дөө board гэдэг гаргач. Магадгүй айдсан гэдэг чи export function JSX. За одоо хандаа ингээд тэнгүүтээ mood за энийг бас дахиад туулаад энийг болохоор CSS файл болох таа. CSS нь бас тайсан те. CSS за тэгэхээр энэ дээрээс CSS файлаа аваад CSS дээр за тэгээд энийг timeline outline npm npm ажиллуулахын тулд
9,000 авсан байна. 3.5 нэлээдтэй NPM support. Ингэж харагдах юм тий. Яг нэг хэрэгэлдэг нэг болсон чинь NPM script энэ бол зөв энэ ахгүй. Энийг бүгдээрээ сулгачээ. Тэгээд NPM run dev гэж бичээд авах шаардлагагүй шууд төвчлүүдээр дахиад ажиллаж гэсэн. NPM browser. Easily search install with NPM package. За одоо болж юм үзэдээ дахиад ажиллах хэрэгтэй. Энэ ороод ирсэн юм шүү дээ. Одоо тэгэхээр timeline-ыг болоод outline-ыг болоод NPM script-эл авчвал годдаг. За энэ хадгалаад гараад дахиад ороод ирсэн. NPM script-ийг уншаад байна. Just that can provide data. Analyzing. So packages NPM run гэдгийг хэлнэ гэсэн. Extension-ыг итгэжүүлж байна гэж байна. Packages-ийн NPM run залуутай right load. Right field, right script-ийн зүгээр dev гэж бичлэх юм. Dev гэж хэвчээд л ачил. За болтгон мөн control NPM run dev packages. За үзээ. Ийш орох хэрэгтэй юм биш үү? CD энэ тэрнээс болоод таньж чадахгүй л байгаа юм л да. За өдөрөө төвлөө open folder гэж аваад open folder гэж аваад шаарад энэ folder гэж энэ folder гэж дислолны юм script гараад ирчихсэн. After round нэ Git resource parent folder
Also open files, we do that to open story. After I'm doing it some church that's the source ажиллаж байгаа. За манай үдслүүд маань ингэж явж байгаа. Style up value to you should create and export mood board item component байна. Тэгэхээр үүштэй index дээр за export function mood board item за props нь болохоор props нь болохоор color image description байх юм байна. Яа мод item component shader дээр нь div буцаан гэж байна. За turn div буцаан класс нь болохоор class name тэнцүү mood board item гэж. Mood board item. За top level element ini тавина. За you should set the background color of mood board element some props background color тэгээд хоёр дахь ажил нь болохоор visual set background color inline style-аар тавина. За render image element-ийг гаргана гэж. Тэгэхээр ing source нэмэр нэг юм байна. Тэгээд чинь өөрөө хаагддаг. Дээр нэг юугаар татаж хийсэн юм байх хэрэгтэй байна. Файл карт дээр. Тэрийг юугаар
Юунд дээр гарчихсан да. Profile card. Profile card. Эндээс шууд гэж гарчихсан санагдаж байна. Тэгээ энд нэг өглөө зарлаад карт гэж ингэж гарчихсан. За хамт нөгөө нэг хэрэглэхтэй нэг бичиж карт одоо нэг компьютер тэрийг үндсэн компонентээр дуудахтаа болох юм бол олон дуудаад гаргаж ирсэн. Класс таах юм байна. За тэр класс name нь болохоор Mood board image байна. За mood board image тэгээд source нь болохоор source attribute нь image property тавина. Image string болчиход байна. За image тавина. Color гэж background color тэнд нэг алдаа орчиход байна. GSX сотох нь hide expression юм байх хэрэгтэй гэж тийм. Скил затны байх хэрэгтэй гэж. Тэгвэл за тэгвэл яг хөнгөцөөр string төрөлөөс хичээлэр боллоо. Энд тавьчихдөө тэгэхээр яаж өмнөөс байсан л та. You should mood board you should render an H3 element гэж байна. H3-аар хөвчлээ. Тэр this
За index HTML дээр яаж авчихсан болоо import За энэ үед бол зүгээр item-ийнх нь л за юу шүү энэ дээр h3 element with class mode board text. За class name mode board text. За текстийн утга нь description prop байна гэж нэгжчих байна. Description. За тэгэхээр энэ байрлал нь солигдож таарна. Энэ л болж таарна. Бол source description that mood board item element. Mood board item дотроо хийшүүл гэж байна. За дараагийнх нь болохоор you should create export mood board гэдэг гарах хэрэгтэй гэж байна. За тэгэхээр export function mood board за get нэг гарах хэрэгтэй. Your mood board component should return div гэж. За div-ийг буцаах юм байна. Нэг division нэг div буцаах юм байна. За div нэг div-ийг буцаана. За энэ нь бол хамгийн дээд түвшний элемент байх болно гэж байна. За mood board component should return h1-ийг зааж байна. h1 за класстай юм байна. Класс нь class name class name mood board heading гэдэг класс нэм байх юм байна. За текстийн энд бичиж хэрэгтэй юм байна. Текст нь түрүүний бичсэн destination mood board гэдэг юм байна. За your mood board component should return div with class mood board гэж байна. За энэ нь болохоор class name тэнцүү mood дундуураас board класстай байх хэрэгтэй гэж байна. За your mood board should return at least 3 mood board item-ыг гаргах хэрэгтэй гэж байна. За одоо эндээс нөгөө map-ыг ашиглана гэсэн үг. Map маань тэрийг app дээр ашиглаж байсан. Датагаа ингэж оруулаад тэгээд дараа нь буцаажсан. Дата оруулаад буцаажсан. За тэгэхээр энэ дээр юу гэсэн үг? Return хийхийнхээ өмнө энэ датанууд оруулах гэсэн үг л дээ. За хамгийн багтаа миний гаргана гэсэн musical color image-ийг дамжуулнаа гэж ярьж байна. За тэгэхээр бүгдээ энд юу яасан дээр const гингүүтээ data
тэгээд энэ object тэ тус бүртээ энэ нь нэг array байвал нэг array энэ зэтдээ object бичнэ ингээд нэг object тий. За энэ дээр харж байгаа болохоор 2 4 6 юм харагдаж байна. За манай тохиолдолд бол за бүгдээрээ ID гэж тавьчих. ID тэгээд манайх ч болохоор юу гэдэг вэ? Color та. За color нэг юм байгаа. Тэгээд image гэдэг нэг URL байгаа. Манайд энэ чинь CSS шиг бичиж татчихтараа. Биччихсэн. За энэ дээр болохоор image таран description гэх юм байна. За ингээд энэ байдлаараа 2 3 4 5 6 За энэ дээр source ингээд тавиад үзье. Эхнийх нь болохоор image source name. Image source name. За дараагийн source нь болохоор энэ байна. Image source. За дараагийн source маань энэ байна. Image. За гуравдах нь болсон. За дөрөвдөх нь болохоор color image. За тавдах нь болохоор энэ. За 6 дахь нь болохоор pigeon. За тэгээд энэ харахад за юу ч гэсэн одоо map-а нэг гүйлгчээ гэж бодож байна. Map-а гүйлгэхтэй болохоор за бүгдээр энэ сайхан жишээгээ аваад цэцлээд үзье. Return. За ийм за profiles дээр map гэх. Манай болохоор data дээр map гэх хэрэгтэй байгаа. Data дээр map гэх. Datas чинь тий. Тэгээд энэ дээр data хүлээж авна. Энэ дээр болохоор mode, board, item editor. За key нь бол ингэж гарна. Тэгээд энэ дээр бид бүгд data датагийн element бүрийн гишүүн бүрийн эсрэг байгаа. За name гэж манад байхгүй. Манад color гэж байгаа даа. Манад image гэж байгаа. Манад description
description, image, coloring, color, mood board item. Тэгтээ datas гэж байна. Datas гэж байхгүй гэж байна. Тэгэхээр энийг datas болгочих. За ингээ гарч ирж байна тий. Description байхгүй. Тэгтээ зураг нь бол одоо уншаад гарах хэрэгтэй. Play гэж байгаа шүү. За гарч байна. За ер нь нь шүү дээ. Нэрийг нь юу яач вэ? Эхлээд одоо энэний жишээ нь description-ийн pathway G labs shore гэж хэлжинд нөлөө grace гэж зургных нь нэрнээс шүү дээ гэж. Тэр sheet гэж за энэ дээр sun за эдгээр нь ингээ цаанаар харагдчихэв. Color-ыг өгөх шаардлагатай юм байна. За color-ын бүгдээрээ тааханда FFF гэдэг өгч. Хам бол pathway гэж чинь гарч байна. FFF гэсэн бүгдээ тэг тэгвэл яаж юм. Color background color background color and color эдгээр color нь ингээ авах за this pick color meter сэнсний хонга авчихсан. За зүгээр ингэж энийг ингэж чад blue гэдэг. Өөрчлөхгүй байх юм тий. За энэ ч гэсэн энийг нэг тест ажиллуулад үзье та. За энэ л болохгүй юм. Inline style-аар color хийх хэрэгтэй байна шүү дээ. Энэ л болохгүй байна. За бусд нь яаж юм? Mood board component shooter-ийн tree mood board item-ийн color-ing description. Тэнгүүд яг нэг юм байхгүй болохоор тэгчих чинь л та. За бүгдээ тэгвэл яг энийх нь юу нэгч зургийн скриншотыг авч биччихье. Тэгэхээр тэр артлын юуг л тавьчихдаггүй юм л та. За HTML background color inline style background color pink ч юм уу ингэж л хүчтэй угаасаа ингэж л хүчтэй те юу нь болохгүй нэг бүгдийн дүү за эхнийх нь pathway юм байна. Эхнийх нь
Карибын Карибын дараагийнх нь Гавадар Бич гэдэг нэртэй байна. Дараагийнх нь Кейптаун гэдэг нэртэй байна. Кейптаун мөн үү? Кейптаун мөн байна. Кейптаун. За дараагийнх нь SUEC канал. За дараагийнх нь Санторини. Дараагийнх нь Истанбул. За тэгэхээр background color энийг яг ингэсэн болохоор гэж ингээд бичиж байна. Энэ дээр л өөрчлөлт орчих бол тээ. Color data-ын color. Модерн шийдвэрлэлийн шийдвэрлэлт. За энийг юун дээр ажиллуулад үзье та. Энд дээр ингэ бол өнгөнүүдийн л очихмаар. За жишээ нь ямар өнгөө гэхээр 52 165 83 гэдэг өнгө юм байна. Эхнийх нь RGB дараагийнх нь болохоор 141 72 171 гэдэг өнгө юм байна. RGB ийм өнгө. Дараагийнх нь болохоор дараа нь Кейптаун өнгө болохоор 58 153 206 гэдэг өнгө юм байна. RGB за дараагийнх нь Suez канал гэх өнгө болохоор 189 64 За дараагийнх нь болохоор Санторини
Санторини нь болохоор 229 77 66 байна. RGB ийм өнгөн байна. За дараа нь болохоор дараагийнх нь Стамбулын өнгөн 149 165 166 гэдэг өнгө байна. За энэ RGB ингээд зүгээр энийг биштэй background гэвэл яхаа за энд нэг үтсэн байна. Color BG colors background color styles ингэж жижиг юм. You don't need to crop хийх шаардлагатай л. Here's some simple за бүгд энийг л ашиглаад үзье да. Style background color нь class name style олон ингэж style хоёр за expect тэгээд тэгсэн чи яасан видео тодорхойлсон за ер нь бол дата маань бэлэн мөдөл гаргацсан бэлэн зурагнууд маань болцсон байна. За бүгдээ энэ ажиллуулад үзье. Ажиллуулад үзье. За mood board энэ дээр ажиллуулад үзье.
GSX дээр одоо оруулж ирэх хэрэгтэй. Тэр ингэж оруулаад байгаа шүү дээ. Profiles. Тэгэхээр юу юм л да. Import mood board-ын cart monitor mood board. Одоо энэ дээр амар гарч шүү дээ. За ингэсэн байшаа mood board-оор энэ дээр импортлоо. Import mood board CSS импортлоо. За одоо тэгсэн чаваа зодлоод. Баг нэгсэн үр дүн гарцсан шүү дээ. Энэ нэг юуны өнгөн нэг болов байна да. Тэр Suits Camel гэнэ. Асныхаа вордсон шүү дээ. RGB За тэгсэн чи одоо ингээд сайхан задлтаад байгаа юм. Зарим нь үр дүн нь бол гарсан байна. Энд нэг дэв явж байгаа юм байна. Чил юу л авч байгаа юм да. Bir шинэ за ямарсан бол энэ хийх ёстой юм бол гаргачлаа. Гэхдээ нэг хуудсан дээр гарч болохоор энд нэг юу яа гэхээс илүү дахиад нэг дэв авчтай болоо. Class divide тийм авсан. За тэнгүүд бүгдээ мод энэ дээр сая алдааг татсан. Нэг дахиж тэгж бол зоолтон дотор их шаардлага байдаггүй юм байна. За destination mood board гэдэг чинь за одоо юм шалгаад өгчлээ.
шүү дээ. Тэгээ энэ төслийнхаа энийг харахаар энэ нь болохоор ингээ голлоод дээрээ орцсон. За энийг л бүгдээр асуух хэрэгтэй байна да. Нэг бүгдээр асуух. Нэг ингээд React дараагийн компонентийг асууад эхлээд үзье. Боломжтой туршаад үзье. Flexbox бол grid ашиглана л гэж. Style display flex. Эсвэл display block, эсвэл display flex direction global. За destination mode word тийм доорх тон жижиг төрүүлж байна. Flexbox-ын ашиглан байрлуулсан бол data term бүр эсвэл display block, display flex global. За шууд энэ дээр нь араа. Тэр мод бүртээ энэхэн стайлинг төрш болоо. Стайл гэсэн критерий юм. За шууд нэг төршлээ. Зургуудын татах гэж амар юм болоо та. За мэлхлээ display ра. За display block үзье. Энийг л болно ингээд хийдэг юм байна. Нэг дийг л катлжаал. Тэгэл энэ тэгээд энэ хоорондын зайн гэсэн чинь шүү дээ. Энэ хоорондын зайн гэсэн байна.
Төгөлөстэй дисплей флекс клон агуулгах элементийн CSS. За энэ ингэх гээд байна л да. Энэ дивийн flex container гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр app CSS-ийн flex container дээр л just one space round том элемент дээр нь л хэцгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Би угаасаа энэ юун дээр хийцэн бэ штэ. App гэдэг дотор хийцэн байна. Тэр 9JSX гэж байгаа шүү тийм. 9JSX руу би хийхгүй байгаа. Энэ чинь нөгөө нэг card mode board гэдэг юм байна шүү дээ. Энэ дээр л авчир шүү дээ. Энэ дээр авчираад буруу энэ дээр хийсэн байна. Энэ дээр авчираад энэ борт чигсэн 9CSX дээр strict мод нь фрутрын доор авахгүй шүү. Апын доор. Тэгээд CSS-ийн олж ирсэн. CSS. За одоо ингээд үзэхлээр нэг бодлоод за одоо яаж гарч байна? Одоо гарцсан байна. Тэгснээ энэ надаа лог биш байгаад байна та. Man board. Манай profile card mood board-ийн data destination mood board heating гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр mood за нэг л чөлөө text line center тэгвэл энийг ингэж display одоо болохоор одоо асуудал үеинд ажиллаад л ажиллаа.
гэсэн шүү дээ. Профайл карт. Энийг баг юу болох вэ? Карт. За энд асуудал байхгүй. Import heating. Body. За mood board. CSS тавьдаг. Манай чанар зохион байгуулалт. Там нь mood board item гэсэн зүйл байна шүү дээ. Mood board нь grid system явж байгаа. Тэгсэн чинь байна гэж шийдэл орчиг байгаа бол H2 класс зүйчтэй юм. За энэ юу яач? Копи жаад бүгдээ өөр юмас суудсан. H1 класс нэм network heating гэхгүй.
Орчуулал маш боломжтой байна. Personalizing Эйч нэгэ буруу бичсэн үү гэдэг асуудал. Систем байлж тусдаа wrapper ашиглан голлуулнаа. Датас. Oh my god. Yeah. Хөрлөө. Гарч дээрээ гарсан боловч картад хөндлөн
За. За ингээд өссөн үр дүнд хүрlээ. За энэ хүртэл хамт байсан та бүхэн баярлалаа.